За баярлалаа. Би өглөө бас энэ пүрэвдэрж гишүүний хэлсэн үгтэй холбогдуулж бас ганц нэг тайлбар хэлэхгүй болохгүй гэж бодож байна. Монголчууд бас одоо юм хийж чаддаггүй, үйлдвэрлэж чаддаггүй ус биш шүү. Бас хийж чаддаг, үйлдвэрлэдэг ус улс. 90 оны өмч өвчлөлөөр ямар булхаал өвөр гарлаа. Талах чихэр, гутлын үйлдвэр, гурилын үйлдвэр, арьс ширний үйлдвэр, оёдол сүжимлийн үйлдвэр, арх пивны үйлдвэр, хевсний үйлдвэр, шилний үйлдвэр, шүдэнцний үйлдвэр, Баянгол, Мах импекс, Улаанбаатар зочид буудал, сум суурангуудад байсан гурил тэжээлийн үйлдвэр, механикдсан одоо фермерүүд гэдэг ингээд олон үйлдвэрүүдийг тухайн үеийн эрх мэдэлтэй, албан тушаалтай, мөнгө төгрөгтэй нөхдүүд, мэдээлэлд ойрхон нөхдүүд худалдаж авцгаасан, идэж ууцгаасан, найралцгаасан. Түүний үр дүнд юу боллоо гэхээр монголчууд хийж чаддаг байсан юмаа хийж чаддгүй болсон. Энийг бол Монголын ард түмэн бүгд мэдж байгаа. Тэнд ажиллаж байсан ажилчид, хөдөлмөрчид олон арваараа ажилгүй хөдөлмөргүй гудамжинд гарцгаасан. Тийм учраас энэ удаагийн яригдж байгаа энэ өмч өвчлөлийн асуудал дээр маш болгоомжтой хандахгүй бол эргээд үүнээс үүдэх эерэг сүрэг үр дагавар нь дараа нь хэн хариуцахын гэдэг асуудал гарна шүү. Улс төрчнөр бол одоо нүгөөд буугаад явчихна. Дараа нь гарах сөрөг үр дагавар нь тухайлбал энэ дотор орж ирж байгаа эрчим хүчний салбар бол анхаарахын аргагүй одоо салбар шүү. Энэ салбарыг хэн хувьчилж авах вэ гэхээр хөрөнгөтэй мөнгөтэй компаниуд худалдаж авна. Гадаадын компаниуд худалдаад авчвал яах вэ? Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөхүүгүй юу? Эрчим хүчний салбар нэг улсаас хараат байдалд орчвол яах вэ? Их усрууд гадны компаниудад өгчүүл яах вэ? Энэ компаниуд чинь хувьцаа нэмэгдүүлэн нээлттэй болгоно гэдэг нэрийн дагавар цаашдаа ерөөсөө үнээл нэмэгдүүлнэ, тарифаал нэмэгдүүлнэ. Өнөөдөр бид нар улс төрөөс ард түмнээс айгаад өртгийг одоо нэмэгдүүлж чадахгүй л яваа шүү. Өртөгд нь хүргэж чадахгүй л яваа шүү. Засгийн газар өөрөө улс төрөөс айсаар байгаад үн тарифыг хатуу барьсан бодлогын үр дүнд 30-аад жилийн хугацааны үр дүнгийн чинь одоо гор нь энэ шүүд. Энэ компаниуд ашиггүй ажиллаад байгаа ерөөсөө үр дүн нь энэ. Сая одоо оюун эрдэнэ засгийн газар 23 онд Багнуурын уурхай, Шивээ овоогийн уурхай үн тарифыг чөлөөлж өртөгт нь хүргэсэн. Тэгэхэд нэгэн жилийн дотор Багнуурын уурхай ашиггүй ажиллаж исэн сүүлийн 20 жилийн хугацаанд 24 онд ашигтай л ажиллаж байгаа байхгүй юу? Анх удаа ноогдлоо шиг хуваарлах нөхцөл бодол бүрдэж байна. Тэр энэний асуудлын цаана юу вэ нөхөр ерөөсөө үн тарифын л асуудал байдаг юм байна. Тэгэхээр төр өөрөө үн тарифыг нэмэгдүүлж энэ компаниудын үр ашиг дээшлүүлэх юм уу? Эсвэл хувийн хөвшилд аваачж хагаад үн өртгийг нэмэгдүүлэх юм уу? Энэ хувийн хвшлийн компаниуд чинь хувьчилж аваад ерөөсөө үн тарифыг хамгийн ихэнд нэмэгдүүлдэг юм билээ. Тэр хувьчилж авсан гаргасан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд шууд үн тарифаар оролдоно. Энэ шууд ард иргэдийн нуруунд дээр ачаал нэрнэ. Ерөөсөө энэ. Тийм учраас бид нар энэ олон станцуудыг хувьчлах гэж байна. Багнуурын дулааны станцыг хувьчилж исэн гашуун түүх бий. Ингээд компани хувьчилж авангуудаа шууд тухайн жилдээ үн тарифаа нэмэгдүүлж ирсэн. Пупа болоод шууд эргээд хэдэн жилийн дараа төр өөрөө өндөр үнээр хувьчилж авсан. Өнөөдөр алдагдaltaй ажиллаж байгаа гэдэг нэрийн дор цаана нь энэ төрийн өмчийг, ард түмний өмчийг үнгүүдүүлж хагаад хямдхан байдлаар хувьчилж авах ийм арга тактик явдаг. Өнгөрсөн хугацаанд явсан. Тийм учраас ийм байдлууд гарахгүй гэх баталгаа хаана вэ? Гарахгүй гэх баталгаа. Тэгээд дараа нь асуудал хүндрээд ирэхээр ерөөсөө болохгүй юм байна. Буцаагаад хувьчилж авъя гэдэг асуудал үүсвэл яах юм? Энэний хариуцлагыг хэн хүлээх юм? Европын олон улс орнууд ийм жишгээр өнөөдөр энэ эрчим хүчний салбаруудаа хувьчилчаад өнөөдөр хор гайг нь үдээд буцаагаад төр. Тэгээ энэ сандаг очир гишүүнд нэмэлтний минут өгье. Тийм учраас олон улс орн хувьчилчаад буруу байсан юм байна гэдээ буцаагаад төрлөөгөө авах ийм нүүдэл явж байгаа шүү. Энийг одоо та бүхэн юуг судалж харж үзэж байгаа юм бэ? Энэн дээр нэг тайлбар өгөөч. Энэ Орос Украины дайн, энэ дайн байлдаантай байдлын үүднээс эрчим хүчний салбар бол зайлшгүй төрийн мэдэлд байх ёстой юм байна гэдгийг олон улс орн олоод хартсан байх шүү. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ 18 дотор байгаа хувьчилж болох салбар байна, бас болохгүй салбар байгаа юм байна шүү. Энийг нэг эргэж хараад та бүхэн хилцүүлгийн шатанд энийг одоо нэг харж үзээч гэж би бол хувьдаа хэлэх гэж байгаа юм. Тэг яг өнгөрсөн жил төсөв хилцэж байгаа үеэр энэ компаниудын үнэлгээ хийх, аудит хийх, нөгөө андеррайтер, нөгөө нээлттэй компани болоход бэлтгэх ажлыг хангах төр засгийн газар жагсаалт батална.
төсвийн шийднэ гэдэг заалд оруулахад гишүүн шүүмжилсээр байгаа асуултсан байхгүй. Наа чи үнэлгээ хийгээс эхэлж байгаа юм шүү дээ. Наад компаниудад чи үнэлгээг яаж тогтоохоос эхэлж байгаа. Тэгээ үнэлгээг багаар хийгээд үнгүүдүүлж байгаа товчлчихгүй гэдэг иргэдийн хардлага байна шүү дээ. Үнэлгээг тий. За бямцх тарах. За. Тэ бас эргэлзээтэй асуудал хөндөж байна манай сандаг очиг шүү. Тэгэхээр сая хэлсэн энэ өмч хувьчлах үндсэн чиглэлийн зарчим хэрэгжүүлэх арга хэлбэр дээр эхлээд үнэлгээ хийнэ. Үн цэнийн тогтооноо. Шаардлагатай бол тийм үү менежмент оруулнаа. Илүү тийм үү үнд хүрэх бодлого барина. Ингэж яагаад олон нийтэд нээлттэй ил тод чөлөөт өрсөлдөөнөөр худалдана. Цаг үеийн биш байна, санхүү эдийн засаг хүнд байна. Энийг худалдаж авах дотоодын үндэсний компаниуд байхгүй гэж үзэх юм бол хойшлуулна. Энийг жил болгон засгийн газар нөхцөл байдлаа харж байж хэрэгжүүлэн улсын их хурлаар одоо тогтоолоо батлуулж энэ зарчмыг барина гэдээ оруулсан байгаа. Тийм болохоор одоо тэр хуйлдаад хулгай хийгээд авчихъя гэж одоо хуучин өмнөх одоо 90-ад оны алдааг давчихъя гэдэг дээр бас хардаад хэрэггүй. Өнөөдөр цаг үе өөр болсон. 90-ад онд мэдээлэл байхгүй, ганцхан үнэн сонио уншдаг, ганцхан суугийн телевиз мэдээ хардаг байсан бол өнөөдөр хүссэн бүх мэдээлэл, хүссэн бүх хэлбэрээрээ Монгол улсын иргэн болгон гар утаснаас авах бололцоотой болцсон, хүн болгон сэтгүүлч, хүн болгон хууль зөрчиж байгаа үйлдэлийг нээлттэй ил тод хардаг болцсон. Шилэн болгон ил тод байлгах нь олон нийтийн оролцоотой байлгах нь олон нийтийн хяналтанд ор хийн. Тийм болохоор хулгай хийгээд хуйлдаад үн цэнэгүй болгоод авчихъя гэдэг хардлага бол хэрэггүй гэдгийг төсөөлье. За алдагдaltaй ажиллаж байгаа асуудал дээр төр алдагдaltaй ажиллаулаад байгаа штэ гэж үнэн. Алдагдaltaй төр эрчим хүчний компаниудаар үнийг бариад байгаа. Төр үн барьж байгаа учраас эрчим хүчний компаниуд алдагдaltaй ажиллаж байгаа. Энэ дээр бас тийм үү төрийн эрчим хүчний компаниудын 51% төрдөө байна. Тодорхой хувийг нь тийм үү олон нийтийн оролцоотой аж ахуй нэгжийн оролцоотой болгоод тэр илүү өндөр зардал, элдв янзын шахаа, элдв данхар бүтцийг нь бий байхгүй болгох оролцоо болгох ингэх юм бол тэр өртөг зардал нь буураад эрчим хүчний үн хямдрах боломж болж үүсч болох юм а гэж харж байгаа. Дээрээс нь хувийн хвшлийн компаниуд өчтөө олон цахилгаан станц бариад эхэлсэн. Зөндөө баригдаж байгаа. Үүнтэй бас өрсөлдөөд явна. Ер нь хаана өрсөлдөөн байна тэнд үн хямдардаг, хаана өрсөлдөөн байна тэнд тийм бараа бүтээгдэхүүний үйлчлэгийн чанар сайжирдаг. Зах зээл дээр нийлүүлэлт нэмэгдэх юм бол үн хямдардаг, нийлүүлэлт нь хомсдох юм бол үн өсдөг. Энэ л зах зээлийнхаа зарчмаар л явъя гэж байгаа. Өнөөдөр Багнуурын станц, Багнуурын уурхаа, Шивэвогийн уурхаа 1 тонн үрсийг 50 хэдэн мянган төгрөгөөр олборлож эрчим дулаан цахилгаас нийлүүлж байгаа. Тэгвэл хувийн хвшлийн адуун чулууны станц 1 тонн үрсийг 35 мянгаар нийлүүлээд ашигтай ажиллаж явах төрийн өмчийн Багнуурын уурхаа, Шивэвогийн уурхаа 50 хэдэн мянгаар өгч байгаа өртөө алдагдaltaй ажиллаж байгаа. Энд үндсэндээ хувийн төрийн ялгаа энд бас байж байгаа шүү дээ. Энэ болгоныг бид бас ялгаж салгаж харах шаардлагатай. Энэ болгоныг бас үнэлж дүгнж хагаад эцсийн шийдвэр их хурл дээр л гарна. Их хурлын гишүүд маань бас нэлээд нээлттэй ярьж байгаа л Сандаг очир гишүүнд тодруулна. Багнуурын уурхай 60 хэдэн мянган төгрөгөөр олборлоод 50 хэдэн мянгаар нийлүүлж байгаа шүү. 1 тонн тутамдаа 10 хэдэн мянган төгрөгийн алдагдaltaй ажиллаж байгаа учраас ингэж алдагдaltaй ажиллаад байгаа гэдгийг бас нэг хэлэхэд илүүтэхгүй байх. Нөгөө талаар 3 зарчим л бариараа та бүхэн. Нэгт энд хувьчлалын асуудал яригдж хахад хөдөлмөрийн хүний, ажилчин хүний одоо цалин хөлс урамшууллын асуудлыг нийтээр хоморлон халахгүй байх асуудлыг нэг номерт үзэх ёстой. Хоёрт та бүхэн энэ ажиллаж байгаа ажилчдад тэр нэмж байгаа хувьцаа гэдэг юм уу, хувийн эзэмшлийн хувьцааг нэмэгдүүлж байгаа тохиолдолд ажилчид нь бас давуу эрхтэйгээр хувьцааг нь эзэмшүүлэх байдлыг бас тэр хувьчлалын үйл ажиллагаа процесстэй бас одоо оруулж харгалзаж үзэх ёстой шүү гэж би бол одоо хувьдаа хэлж байгаа юм аа. Тийм учраас энэ ер нь бол энэ хувийн энэ одоо эрчим хүчний салбарынхны асуудлыг бол бас нээлттэй сонсгол хийх асуудал бас үүсэхгүй шүү. Энийг одоо бас илүү За санал хэллээ. Сүхбаатарын Эрдэнэбат гişүү. За